It's 'cause you said it. Брашовгээ дотод ирсэн байгаа. Одоо би Дракулагийн castle буюу Brand Castle тийш очих жоохгүй цамхаг нэг алдартай цамхаг. Тэгээ тийш одоо яаж явах бодоол байж ин өглөөний кофед байгаа. За би ингээд Брашовгээ дотод ирсэн байна. Тэгээд энэ нь болохоор ерөн жуулчдын ихээр ирдэг хот. Сая автобусаар явах замдаа зөндөө олон жуулчтай таарсан. Тэгээд энэ зүгээр намрын өнгө арай л гоё юм зөө. Бүр ингээд кинонд байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй цаанаасаа амар гоё юм. Одоо тэ юу ч гэсэн яа. Дөхий би нөгөө миний цаг 12-оос ахгүй юу? Тэгээд Castle Entrance тэр тийшээгээ байсан юм уу? Буруу явчих. Харагдаж байгаа юм болов. За ингээд амар гоё юм бол байна. Гоё. За нэг өдрийн аяллаа хамгийн ихний сүс болохоор Бранд цайз буюу Дракулагийн цайз. Тэгээд ягаад Дракулагийн цайз гэдгийг одоо хэдүүлээ хамт нийлрүүлцгээе. Очруулж амар олон үнэтэй нүрд. Бүлэгээ зөксөж байна. Зэрлээ төлсөн. Гэтэ олон амар гоё явагдчих. Тийм ээ. Ганцаараа байгаа гэтээ яах вэ? Ганцаараа яваа сурчижээ цаанасаа. Цайныг автобус нэг онгор ихчтэй танилцаад хөрхий хичээлээ. Би ганцаараа хам ингээд ярихгүй л амар сайн санагдаад байхгүй юу? Ер нь ингээд тийш тийш яхад заавал ярих хэрэгтэй юм шиг. Яагаад Дракулагийн цайз гэж нэрлэв? Энийн цаана зөндөө олон одоо учир шалтгаан байгаа. Энэ юу вэ гэхээр 15 дугаар зуунд Румыны нэг хэсэгт одоо Валахия гэдэг хэсгийг захирж исэн ноён байдیں۔ Тэр нь болохоор Влад 3. Тэгээ Влад Тепеш гэж одоо нэрлэгдсэн байлээ. Яагаад гэвэл Тепеш гэдэг нь цовдлогч, одоо шийтгэгч гэсэн утгатай. Тэгээ яагаад алдартай вэ гэвэл амар хатуу дэг журамтай. Тэгээ дайсууд бол гимтнүүдийг ингээд амар тамлаж зовоодог байсан. За хүмүүс болохоор ерөнхийдөө энэ Влад Тепешийг Дракула гэж боддсон юм байлээ. Гэтэ энэ бол буруу ташаа мэдээлэл. Влад Тепеш нь болохоор зүгээр энэ үед амьдарч исэн хаан бол мөн. Бранд цайзад болохоор нэг 2-оос 3 сарын хугацаанд хоригдчихсэн гэсэн мэдээлэл байд юм байлээ. Тэрнээс биш юусоо энд амьдарч байгаагүй. За Bram Stoker-ийн Дракула болохоор уран зохиолын дүр. Энэ нь болохоор Трансильвания нутагт амьдарч байсан одоо Strigoi буюу шүнийн сүнс. Тэгээд цус сорогч гэсэн одоо домгоос сэтүүлсэн. Тэгээ Bram Stoker бол хизээж Румын улсад очиж байгаагүй. Тэрээр Англид байхдаа Бранд цайзын зурагнаас сэтүүлээд Дракулагийн одоо номон дээр гардаг цайзны одоо дүрслэлийг гаргасан. Тэгээд энэ одоо цайзын зураг нь одоо бодит байдалтай нэлээд төстэй байсан болохоор Дракулагийн цайз гэж нэрлэгдсэн байдаг юм аа. За тэгээд түүх нэг иймэрхүү байна. Энэхүү цайзыг үзэх гэж жил болгон 1 сая гаруй жуулчин ирдэг гэсэн тооцоо байдаг юм байна. За тэгээд энэ цайз дотор болохоор яг юу байгаа вэ гэхлээр одоо Трансильваниагийн үед амьдарч байсан хүмүүсийн өмсөж байсан хувцас, гутал хэрэгжилж байсан юу байна. Тэр мэрийг бүгдийг ингээд тавьсан байлээ. Тэгээд Румыны хатан хаадын бас одоо ашиглаж байсан зүйлс гэх мэт нэг иймэрхүү юмнууд байсан. Би яг үнэндээ надад бол доторх нь их амар вау гэмээр бол байгаа. Гэхдээ яг энэ хэсэг бол үнэхээр гоё байсан. Зүгээр л ингээ хараа суугаад баймаар тийм мэдрэмж төрсэн заяа. Ягаад гэвэл энэ дээр түүх болон байгаль хоёул хосолж байгаа байхгүй юу? Тэгээд ингээд өөр өрөөнөөс дамжиж байгаа штэ. Явж байгаа ингээд одоо коридор гэх юм уу тэр нь амар нарийнхан. Тэг яаж яах амар олон хүнтэй. Тэгээд нэг газарт амар удаан зогсоо. Тэгээд ер нь нэлээд их цаг өнгөрөөсөө эндээ бол бараг 2 цаг бараг явсан бахаа гэж бодчихъя. За одоо миний явж байгаа хэсэг болохоор Румынийн одоо
домогт гардаг мангаснууд, сүнснүүд юу байна те тэрний талаар ингээд харуулж ийм болохоор миний явсан үе болохоор нэлийн Halloween руу дөгцөн байсан үе. Тэгээд ингээд энэ цаазаа ингээд бүгд ингээд Halloween маягаар ингээд чимглээ тавьсан байлээ. Тэгээ миний ороогүй нэг хэсэг байгаа аахгүй юу. Тэр нь болохоор ингээд Vladimir тамлалтын өрөө гэх юм уу. Тэрийг ингээд энэ цамаг дотор байршуулсан байсан. Бигтэй мөнгөө ороогоод ороогүй. Би яг энэ цамагт орохын тулд 90 лей буюу ойролцоогоо нэг 20 евро төлж орсон байхгүй. 20 евро ч бас их бага мөнгө биш шүү дээ. Тэгээд энэ дахиад нөгөө torture chamber дахиад нэг 10 биш дахиад 10 евро төлөх хэрэг үнэхээр юу санагдаад тэгээд ерөөсөө сонирхоогүй байхгүй. Миний бас нэг таалагдсан хэсэг бол энэ ингээд дээшээ доошоо харж болдог цамхын одоо доторхыг харж болдог гэх юм доторх хэсгийг энэ хэсэг бол надад үнэхээр гоё таалагдсан. За одоо би цамхаасаа гараад хажууд нь юу цэцэрлэг түрээлэн байд юм бэлээ. Ингээ цаазаа ингээ холоос харж болдог гэх юм уу. Тийшээ явж гин. Энэ хэсэг бол бас үнэхээр гоё байсан. Арай л гоё юмгүй ээ. За одоо өөр тийшээ явж гин. Тэр нь болохоор хөрхөө өрөө байна. Ингээ хартай хоёр хартай. Тэг миний юмнууд ингээд сайн байтай. Тэгээд дотор нь болохоор энэ дотор болохоор ингээ хэрэгтэй мод бүгдийг тавьчих хэлтүү. Энэ жил юу хэрэгтэй байна те. Энд орно гэвэл ингээд шампунь байна. Иймэрхүү. Die Old Town буюу ерөнхийдөө ингээд амар бас нэг алдартай газар руу очих гэж байгаа. Эхлээд нэг би өдөр орой нэг сэндвич хийж ийцэн тэрийгээ газ нэг гой халуун цайтай ч юм уу кофетэй ч юм уу гэс идчихээд тэгээд одоо гэс тийшээ хөдлөхгүй бол нар жарахаас өмнө орой 40 нар жарахаар чинь тэгэлцээ да. Ядарч ингэтэй явах уу тэгээд дахиад тийшээ ирэх биш ирэнч гэж нэг бодохгүй байна. Заавч болохгүй байх. За одоо дараагийн зогсоод руу авж гин тэр нь болохоор Brashoving Old Town буюу Эртний хот. Ашгүй миний нөгөө Airbnb-гээс яг нэг 10 минутын зайтай байсан. За Brasov хот нь болохоор ерөнхийдөө 13 дугаар зууны үед Эртний саксончууд буюу ингээд герман гаралтай хүмүүсийн хот байсан юм байна. Тэгээд энэ нь болохоор нэлээд түүхтэй. Тэгээд Румын, Герман. За ингээд яг ингээл хотын гудамж руу оронгууд энэ тэнд баахан өнгөлөг байшин, баахан ингээд хуучны барилгууд гэл яг л нэг тийм өнгөрсөнд очсон мэд тийм мэдрэмж төрсөн. Энэ тэнд дүүрэн хоолны газар, дэлгүүр, юу байна одоо худалдааны бүх зүйл байсан. Талбайд ингээд гар урлын зүйлүүд төрөл төрлөөрөө зарагдаж байсан. Улаан барилгын хажууд хар сүм харагдаж байгаа. Энэ нь болохоор 1689 оны галаар шатаад хар сүм гэж нэрлэгдсэн юм байна лээ. Европын хамгийн том готик сүм гэдэг юм байна. Old Town ингээ бүх юмуд нойрхон байд юм билээ. Зүгээр алхаал очиод үзчихэж болно. Тийм болохоор нэг өдөр бол хангалттай явчих юм билээ. Дунд нь өөрийгөө бас харуулчих даа гэхгүй юу. Чиний бэлхүүсгүй халуухан харагцсан би чамайг аргана би бүгэн хараад ирсэн
Улаандар стандар цайлбар өндөрний ямсаар Religion Rope Street. За энэ болохоор амар нэрийнхэн гудамж байсан. Тэгээд энэ болохоор дундад зууны үед гал сөнөөгчид энэ гудамжийг ашигладаг байсан юм байна. Нэлээд сонирхолтой газар байсан. За би тэгээд явж Black Church дотор тийг давж орсон. Гэхдээ миний төсөөсөн шиг бол тийм бол гоё байгаагүй. Миний өмнө харж исэн сүмнүүдээс бол нэлээ өөр байсан. Архитектур нь одоо байгаа байдал нь шал өөр байсан. Тэгээд би энд явж байгаад нэг Америк өвөө нэг Америк залуудаа танилцсан байхгүй юу? Аль нөгөө Бранц хайс дээр явж байгаад бас энэ хоёр хамт явж исэн. Тэгээд байнга тааралдаад бид нар байнга тааралдаад байсан болохоор сайхан танилцаад юм яриад тэгээд гуруула ийшээ ирсэн Watch Tower. Эндээс Брашовын нар жаргахыг харах үнэхээр гоё байсан. Үнэхээр гоё. Бид гурав тэгээ баахан юм яриад энэ хавар бас зөндөө алхаа. Тэгээ манай хоёр болохоор удахгүй буцах хэрэгтэй болоод тэгээ бид нэр юм идээд би ганцаараа үлдээд тэгээд энэ хавар жаахан явж байгаа орой 8 цагид болчихсон баха. Нэг оройтод явах үгээд ганцаараа байсан болохоор тэгээд буцсан. Ингээ миний Брашова аялал дуусж байгаа. Тэгээд миний дараагийн явах болохоор Синай гээд Брашовоос нэг бас 2 цагийн зайтай авах байсан. Тэгээд дараагийн блогоор уулзлаа. Түр баяртай. Синай гээд хотод ирсэн. Тэ бас тийм шор гээд энэ